За сайн байцгаана уу миний сайхан үзэгчдээ. Өнөөдөр бүгдээрээ миний бас нэгэн хайртай кино болох Seven гэдэг киног хамтдаа үзээдхий. Энэ кино бол үзээд дууссаны дараа нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгуулж одоо юу гэх юм бэ? Амьдрал бодогдуулдаг кинонууд байдэн шүү дээ. Яг тийм кино болохоор бүгдээрээ жоохон serious болж байгаад кино руугаа орцгоё. За энэ кинонд маань бид бүгдийн мэдэх алдарт Брэд Питт болон Морган Фрименаар нэлээд залуудаа тоглосон. Морган Фримений тоглосон мөрдөгч Сомерсет гэх энэхүү дүр маань тухайн хотынхоо хамгийн туршлагатай, хамгийн хэрсүү, маш олон хэргийг мөрдөж илрүүлж байсан энэ хотын урдаа барьдаг мөрдөгч нарын нэг. Харин Брэд Питтийн хувьд мөрдөгч Милс гэх дүрээр бидэнтэй уулзаж буй бөгөөд Сомерсет тэтгэвртэй гарч байгаа болохоор түүнийг гарахаас өмнө сүүлийн гэмт хэрэг дээр нь хамт ажиллаад туршлага солилцсонгоо ажлыг нь хүлээж авахар өөр хотоос томилогдож ирсэн мөрдөгч юм. Мөрдөгч Милс гэртээ эхнэртэйгээ хамт сайхан унтаж байтал гэрийнх нь уцад уурах өгөөд мөрдөгч Сомерсет залган өчигдөр шөнө хүн амны хэрэг гарч ногород унтаад байлгүй энэ байршилд хүрээд иргээд таслана. Милс харин энэ хотод болж буй эхний хэрэгтээ гарах гэж байгаа болохоор дотроо битүүхэндээ догтлоостой. Эхнэртэй хайртай шүү чамдаа гэж нэг үнсчихэд гараад яваад өгдөг. За тэгээд Сомерсет болон Милс хоёр мөрдлөгөө эхлүүлэх өгөөд хэргийн газар ирсэн байх болно. Гэрт нь ороод яг юу болсон бэ гэд нэг нэгэнгүй шалгаад явж байсан чинь мөрдөгч Милс хараа л идгэж хин нэг нь генесийнхнийг дуудаарай. Энд шинэ амжилт тогтоочхож. Гэж хэлээд хардал цагаан сарынхаа хамаг буузыг өөрөө идсэн юм уу гэлтэй залуу нүрээ идэж байсан шпагеттинд дүрээд өгчихсэн байдаг. Сомерсет харин тэр хэргийн газрыг нэгт нэгэнгүй ажиглал өөр зүйл байна уу гэж байхад Милс хажууд нь ходоодоо дэлбэртэл идсэн юм шүү дээ наадах чаа. Эсвэл хөдөлгөөний дутагдал. Сомерсет харж байна уу? Өөрийнхөө гар хөлийг хүлээд хөдөлгөөний хорин гэж байх уу? За тэгэд энэ хэрэг хүн амны хэрэг гэдэг нь батлагдж байгаа юм. За тэгэд бүдүүн хэрэг задлан шинжилгээний эмчдэр авчирсан байх өгөөд эмч "Гэхдээ та хоёрын ходоодыг нь хардаа. Би амьдралдаа ийм томыг харж ийсэнгүү. Энэ залуугийн ходоод өгөхдөө энгийнээс 2 дахин томорчихсон байна." Милс "Тэгэд ходоод дэлбэртэл идсэн гэсэн үг юм уу?" гэдэл эмч. За яагч тэгсэн гэж бол хэлж чадахгүй л дээ. Яг уу ходоодынх нь зарим хэсгийг цоолоод гидснийх нь дотор талыг урсан зүйлс байна. Тийм болохоор бүрэн шинжилж дуустал жаахан хүлээж штэ. За тэгэд кино маань үргэлжлэх өгөөд манай хоёр босстойгоо хэргийн талаар ярилцчихсан сууж байдаг. Юуны талаар вэ гэхлээр мөрдөгч Сомерсет удахгүй тэтгэврт гарах гэж байгаа болохоор би энергийг авахгүй. Хэд хоноо тэтгэвртээ гарлаа. Энэ миний сүүлчийн хэрэг байж яагаад ч болохгүй. Энэ хэтэрхий том хэрэг байна. Цаашаага цоврал аллага байж ч мэднэ гэж зогсож байдаг. Гэтэл дарга нь "Гү манад энэ тал дээр үүнийг чамаас өөр маш мэрэгжлийн төвшөнд хийдэг хүн байхгүй. Гү тэгэд энэ хэргийг хэн өгөх юм болж байна?" гэтэл Милс хажуунаас нь "Үгүй надад өгч л дөө. Би энэ хэргийг авчиа. Би чаднаа, чадъя штэ." гэтэл Сомерсет "За юу ч гэсэн энэ хэрэг миний сүүлчийнх байж болохгүй. Энийг юмний эхнийх ч байж болохгүй. Та өөр торчлогтой хүнд өгсөн дээр дээ." Гэд ярилцлага өндөрлөн. За тэгэд маргааш болж дахин нэг том хэрэг гарсан байх өгөөд тэр хотын маш алдартай өмгөөлөгчийг нь алчихсан байдаг. Тэрэн дээр манай мөрдөгч Милс ирээд шалгалт хийж эхлэхэд шалан дээр нь цусаар нь грид буюу шунал гэд биччихсэн. Тэрнийх нь урд талд харин жинлүүр дээр яг 1 кг өөрийнх нь махнаас тастаад жинэлчихсэн байгааг бүгдээрээ харна. Милс жинд бүр яг ямар новшин энийг хийдэг байна гэсэн харцтай зогсож байдаг. Энэ үйл явдалтай зэрэгцээ захирал Сомерсет дээр орж ирэх бөгөөд түүнээс "Чи өглөө болсон гэмт хэргийг сонссон уу? Манай хотын хамгийн сайн өмгөөлөгчийг алаад шалан дээр нь шунал гэд биччихэж. Үүнийг Милс мөрдөж байгаа." Сомерсет хариуд нь "Тэрэнд л тустай юм болж таа." Дарган тэгээд За. Энэ бүдүүн ирийн гидснээс олсон юм. Пластик ч юм уу, төмөр ч юм уу гэтэл Сомерсет ширээн дээр тавьчихаа. Дарга нь "Наадахыг чинь хүчээр идүүлчихэж." Үүнийг сонсоод Сомерсет шууд нэг юм сэтгэдэг. За Сомерсет үүнийг мэдээд ажилласаа гараад бүдүүн ирийн хэрэг болсон газар дээр ирээд дутуу шалгасан юм байна уу гэд дахин нэг с 'жиг бүхий зүйл хайхаар ирсэн байдаг. Тэгэд гэрт нь орж ирээд хөргөгчийг нь хайлт онгойлгон өөр с 'жигтэй зүйл байна уу гэд хараад яг хаах гэж байхдаа шалнаас нь нэг юмыг анзаардаг. Юу вэ гэхлээр бүдүүн ирийн гидснээс олсон нөгөө зүйл яг үнэндээ хөргөгч хөдлөхөд шалнаас нь урагдаж гарч ирсэн хилтэрхий байсныг Сомерсет олж анзаарна. Тэгээд хөргөгчийг нь урагшлуулад үзсэн чинь бурхан минь.
Ханан дээр нь глютены буюу хомхойрол гэж бичээд цаас наачсан байдаг. Тэр цаасан дээр нь Джон Милтны Paradise Lost гэдэг номны ишлэл байдаг өгөөд тамийн гүнээс гэрэл хөрөх зам урт бөгөөд хүнд хэцүү гэд биччихсэн байдаг. За үүнийг мэдсэн мөрдөгч Сомерсет дарга дээр ирээд илтгэл тавьж явах өгөөд даргадаа ийм юм хэлээд байж байдаг. Библиэлд Seven Deadly Sins буюу үхлийн 7 нүгэл байдаг юм дарга. Овдоглол, залхуурал, уур хилэн, атаархал, тачаал, шунал, бардамнал. Тийм болохоор та дахиад 5 ийм гэмт хэрэг харах нь дээ. Тэгэд гараад явах гэтэл дарга нь "Хөөе Сомерсет, чи энергийг авахгүй болоод өөр хин энергийг авах юм болж байна." Милс хүлээгээд байгаа зү. Милс харин "Би чаднаа." За маргааш нь болж Милс шинэ өрөөндөө орж ирэх өгөөд Сомерсет тэтгэвртэй гарч байгаа болохоор түүний өрөөнд орж ирж байна юм байлээ. Тэгээд тэр хоёрын голд байсан нэг утас дуурах өгөөд эхнэр нь залган тэр хоёр залуу хосын яриагаа хийж байтал эхнэр нь Сомерсет дээр Милс харин гайхаад Сомерсетэд "Юу манай эхнэр утсаар ярих гинэ." Гэд утсаа өгтөл Сомерсет за тэгд баярлалаа. Сая юу намайг харин сая танаа ихнэр гэртээ оройн зоогонд дурлаа. Би ч зөвшөөрчлөө. Тэгэд үзэгдэл шилжих өгөөд бүгдээрээ Милсийн гэрт ирсэн байдаг. Тэд гурав бүгдээрээ сайхан оройн зоог идэнгээ нээлдэж дотн сууж буйг бүгдээрээ харна. За энэ оройн зоогны гол учир нь Милсийн ихнэр нөхрөө шинэ хотод ажиллах гэж ирж байгаа учраас ажлын хамтрагчтай нь илүү дотн суулгах гэж гэртээ ураад бас энэ хотод удаан амьдарсан хүн болохоор туршлага судлах гэж дуудсан юм байна лээ. Үгүй эмэгтэй хүний хатуу ухаан гэж нэрээ. За тэгэд хоолоо сайхан идэж дуусгачаад манай хоёр ажлаа ярилцаж суудаг. Милс энэ хэрэгүүдийг бүгдийг нэг хүн хийсэн гэхэд бүр нэг ч хурууны хээ үлдээгээгүй юм шүү. Энэ залуу бид нарт номлол айлдаад байгаа бол та. За энэ үйл явдал өндөрлөөд маргааш болох өгөөд маргааш нь нөгөө үхсэн өмгөөлөгчийн эхнэртэй манай хоёр уулзсан сууж байдаг. Тэгэд эхнэрт нь хэргийн газрын зургийг үзүүлээд энд ямар нэгэн зүйл таны мэдж байгаагаас өөр байвал бидэнд хэлээрэй. Эхнэр нь түүнд "Байзаар энэ зураг буруу тийшээ харчихж." За үүнийг сонссон манай хоёр тэндээс шууд гараад хэргийн газар ирэх өгөөд нөгөө зургийг авцсан. За энд л ямар нэг юм байгаа даа гэж хайж гарна. Тэгээд нэг том сэжүүр гаргаж ирэх бөгөөд нөгөө нэг ч хурууны хээ үлдээдгүй алуурчин чинь ханан дээр надад туслаарай гэд хурууныхаа хээгээр бичсэн байдаг. За манай хоёр хурууны хээгээр нь хайлгаад нөгөө залуугаа олох бөгөөд улсад байгаа мэдээллийнхэн дагуу гэрийнх нь хаягийг аваад тусгаагийнхантай хамт хөдөлдөг. Тэгэд нилээн сүртэй шатаар дээш доосоо өксөж явж байгаад FBI хаалганэ гээл яваад ортол орон дээрээ унтаж байна гэжтэй. Хүншлигийн сөхөд хартал алуурчин биш. Бас нэгэн хохирогч хүлүүлсэн үхтэл болцсон хэвтэж байдаг. Би энэ бүр яр шарахаар дүүрэн зүүн гарыг нь бугуугаар нь тасдсан байх өгөөд тэр тасдсан гарных нь хэсгээр нь надад туслаарай гэж нөгөө алуурчин чинь бичсэн болж таарж байгаа. За тэгэд энэ залуу амьд байж байдаг бөгөөд орных нь дээд талд залхуурал гэж бичсэн байдаг. Цагдаа нар түүний гялс имлэг рүү хүрэхэд Милс "Амьд байгаа юм чинь нэг ганц юм хэлээд өгч чадах болов" гэдэл юм чи. Мөрдөгч энэ хүн хангалттай зовлон үзэж тэр үлснөөсөө болоод бүр өөрийнхөө хөлийг зажлаад идчихсэн байна. Одоо энэ нэрийг тайван амраа да. Тэгэд тэр хоёрыг хэргийн газрын хажуу зогсож байхад нэгэн сэтгүүлч хажууд нь ирснээр зургийг нь дараатгадаг. Милс "Өө энэ бол хаалттай мөрдлөг. Та нар яах гэж ингэж садаа болж байдгийг?" гэд загнаад явуулчихдаг. Гэтэл Сомерсет иймэрхүү мэдээллийг цаг тухайд нь авах гэж хэвлэлийнхэн цагдаагийн байгууллагыг маш сайн санхүүжүүлдэг юм шүү. За тэгэд кино маань үргэлжлээд мөрдөгч Сомерсеттэй манай Милсийн ихнэр гадуур уулзах гэж дуудаад уулзсан байж байдаг. За яг яах гэж дуудсан бэ гэхлээр энэ хотод шинээр нүүж ирсэн болохоор хөөрхий өөрт нь ажил олдохгүй, дээрээс нь нөхрөөс нь өөр найз байхгүй байгаа болохоор ярилцах хүн байхгүйсэн юм лээ. Тэгээд саяхан гэртээ урьж танилцсан нөхрийнхөө найзаас зөвлөгөө авах гэж дуудсан болж таарж байгаа. Тэгэд эхнэр Трейсийн Сомерсетэд хандан "Энэ хот дэндүү аймар юм. Би жирэмсэн болчихсон. Хүүхдээ энэ аимшигтай газар төрүүлж өсгөнө гэдэг эмэгтэй хүний хувьд дэндүү хэрцгий байна" гээл хөрх юм. Тэгэд бүгдээрээ Трейси жирэмсэн болсон нөхөртөө хэлээг байгааг олж мэднэ. Яагаад вэ гэхлээр өөрөө авахуулах уу яах уу гэж бодоод байгаа болохоор шууд хэлж чадахгүй байгаа юм байна лээ. Сомерсет хариуд нь "Чи хэрвээ авахуулах гэж байгаа бол нөхөртөө битгий хэлээрэй. Харин төрүүлнэ гэж шийдвэл хүүхэд бол энэ дэлхий дээрх хамгийн том аз жаргалуудын нэг шүү" гэж хэлдэг. За тэгэд мөрдөгч Сомерсет Милс хоёр ажил дээрээ хэрэгээ яриад байж байгаа хөгөөд Сомерсет "Энэ залуу үнэхээр сайн судалгаа хийж байна. Номын цагаан солиотонч гэх юм уу" гэтэл Милс
Үй, Сомерсет. Энэ залуу номын сангийн үнэмлэхтэй номын цагаан солиотон байлаа гэд номлогч болчихгүй шүү дээ. Гэтэл энэ үгийг нь Сомерсет сонсоод нэг зүйл толгоонд нь орж ирээд Милсийг дагуулад гараад явдаг. Яг яах гэж гарсан бэ гэхлээр номын цагаан солиотой ном уншдаг хүнд нэрэл номын санд нэвтэрдэг карт байх нь ойлгомжтой. Тэгээд Сомерсет холбооны мөрдөх товчооны найзаасаа номын сангийн үнэмлэхийг нь шүүж өгөхийг хүссэн байдаг. Аваас хэрвээ Америкт номын санд бүртгүүлж ороод аллаг болон цөмийн зэвсэг эсвэл тесвэрч дэлбэрэх бодистой холбоотой ном захиалж уншвал таны мэдээллийг холбооны мөрдөх товчоо шууд шалгадаг юм байна лээ. За тэгээд Сомерсет нэрсийн жагсаалтыг аваад хамгийн ихний нэрэн дээр байгаа хаяг руу манай хоёрыг бодочдөг. Манай хоёр гадаан зогсоод за альвэ мөн л байгаасаа гэд бодчихсон зогсож байтал хажуу талаас нь хүн ирснэ. Манай хоёрыг таниад учир зүггүй буудалцаж эхэлнэ. За тэгэд бүх юм дууссаны дараа манай хоёр гэрийнх нь хаалганы гадаа ирээд байж байтал Милс одоо шууд ороод хоёулаа хэргийн газартаа танилцчихъя. Сомерсет. Хөөе. Хоёуланд нь ийшээ ирэх шалтгаан байхгүй. Яаж энэ айлыг олсон гэдгийг тайлбар хэрэгтэй. Тийм болохоор одоо л биш шүү гэтэл Милс. Одоо хэрэлдээд байх юм байхгүй болчихлоо. Муу мэдрэл бань. За тэгээд дотор нь ороод цагдаагийнхантай хамт нэгжлэг хийх өгөөд тэндээс жинхэнэ юм олж хардаг. Бүгд тусдаа хайцсан явж байтал Милс. Сомерсет энийг ирээд хартаа гэд дууддаг. Юу гэгээд очиод хартал Милс. Бид нар энэ залуутай таарсан юм биш үү? Сомерсет. Чи яг юу яриад байна? Хараал ийдсэн сэтгүүлч. Тэгээд тухайн хэргийн газар шинжээч хийж байсан шинжээч Милс дээр ирснээр нэг ширхэг хурууныхээ олж чадахгүй байгаагаа хэлээд байж байтал удас дуурдаг. Утсаараа алуурч ярих өгөөд алуурчин би таны мөрдөгчийн ур чадварыг бүр биширч эхлэв байна. Намайг ийм хурдан олжих нь гэж санссангүй. Та эдийн нэгийг тань гимтээснээсээ хүлцэл өчье. Гэтэ надад угаасаа сонголт байсан гэж юу. Тийм болохоор би төлөвлөгөөгөө илүү хурдан хийлээ. Үүнээс илүү ихийг ярмааргүй байна. Сюрпризэн тарин бэлэн байгаарай гэж хэлээд уцаад тасалдаг. За тэгэд кино үргэлжлэн гэрээс нь олсон сэжүүрээрээ цагдаагийнхан дараагийн гимт хэрэг болсон газарт ирдэг. Тэр газар нь нэгэн шөнийн цэнгэн байх өгөөд Сомерсетийн орсон хаалган дээр ласт буюу бэлгийн хүсэл гэж бичсэн байдаг. Энэ гимт хэргийн хохирогч нь тэр орон дээр хүлээтэй байгаа эмэгтэй хүн. За зүрх судасны өвчтөй болон хэд мэдрэмтгий хүмүүс байвал энэ хэсэг дээр чихээ таглаад сууж байгаарай. За яг юу болсон бэ гэдгийг энэ өрөөнд явагдаж буй мөрдлгөөс бүгдээрээ олж мэднэ. За тэгэд нөгөө алуурчин хохирогч эмэгтэйг худалдаж аваад орон дээр хүлснийхаа дараа энэ эрэгтэйгийн толгоонд буу тулган энэ зурган дээр байгаа юмыг өмсгсөн байгаа байхгүй юу. Тэгэд энэ залуугаар эмэгтэйг одоо хүчээр юу яахыг тулгаж шаардсан. Та хэд бол бараг ойлгочихж байгаа үстэй тий. Энэ дэхтэй бүр үнэхээр дарк байгаа зү. За тэгэд энэ залуу болохоор бүр харж мэдэрсэн юмдаа итгэж өгөхгүй салганаад ээрч муураад юм ярьж чадахгүй байдаг. За тэгэд энэ мөрдөн байцаал дуусаад манай хоёр бас сонссон юмдаа итгэж өгөхгүй амьдралаа отцсон сууж идэг. Чив чимээгүй. Энгийн хүн угаасаа ийм юм сонсохоор бүр дотор муухай гэж байгаа зү. Энд чинь бас тэгэл эмхтэн хүн шүү дээ. За тэгэд манай хоёр ажлын стрессээ тайлахыг хүсээд оройн ганц халбаг пив ууцгаачаад Милс гэртээ ирээд ихнэрээ тэрвэрэд амардаг. Би чамтай хайртай шүү. Энэ хоёр маань сайхан асууж шүү. За маргааш өглөө болох өгөөд манай хоёрыг шин гимт хэрэг ухтдаг. Нэгэн маш царайлаг эмэгтэй энэ удаа хохирогч болсон байх өгөөд нүрийг нь хүн танихын аргагүй болтол нь сийччихэд алсан байдаг. Орных нь дээд талд та бүгдийг харж байгаачлан Pride буюу бардам зан гэж бичсэн байдаг. За манай хоёр харин за энэ эргийгч хийсэн үн ойлгомжтой л доо. Харин дараагийн хоёр хохирогчийг гимтгэхээс өмнө гялс зогсох хэрэгтэй гэж одод ажил руугаа яаран хөдөлдөг. Detective. After this, I'm Detective. gone. No big surprise. Detective! You're looking for me. Hey! За тэгэд бүгдээрээ зарим нэг зангилаг олж мэдэх бөгөөд алуурчин өөрийнхөө 10 хурууныхаа өндгийг огтлоо таydсан байсан болохоор цагдаа нар нэгч хурууныхээ олж чадахгүй байсан юм байна лээ. За тэгэд үзэгдэл шилжин алуурчны өмгөөлөгч ирсэн байх өгөөд өмгөөлөгч нь тэдэнд хандан миний үйлчлүүлэгч өөрийнхөө бүх хэргийг хүлээхийг зөвшөөрсөн. Гэхдээ нэг нөхцөлтэйгээр. Милс. Им хийчээ тэр одоо ямар нөхцөл биднэрт тавиад ах вэ? Тэрээр сүүлчийн хоёр гэмт хэрэг хийсэн газраа нэг байршилд нуусан бөгөөд тийшээгээ зөвхөн мөрдөгч Милс болон Сомерсет хоёртой хамт явахыг хүсэж байгаа. Нөхцөлийг нь зөвшөөрөх үү? Гэтэл дарга. Милс,
Энэ бол чиний кейс. Чи өөрөө шийд. Би үнийг хийнэ. За тэгээд цагдаагийнхан манай хоёр мөрдөгчийг бүрэн тоноглоод дээрэс нь нисдэг тэргээр цагдаагийн тусгай хүчин хамгаалan ажиллагаа эхэлнэ. Тэгээд алуурчинтай хамт манай хоёр нэг машинд суун хэрэг болсон газар руу хөдөлдөг. За тэгээд энэ машинд болдог ярилцлага бол энэ киноны хамгийн оргил хэсгүүдийн нэг мөнөөс юм. Манай гурав явах замдаа хоорондоо нэлээд их юмны талаар ярилцж байдаг. Джон буюу алуурчин Милст хандан ажлаасаа таашаал авдаг эр хүнд ямар ч буруу байхгүй гэж би боддог. Би өөрийнхөө нүгэлтнийг нүглээр шийтгэх хүслээч бас үгүйсгэхгүй. Гэтэл Милс байзараа би чамайг гимгүү хүмүүсийг л алаад байна гэж бодсон шүү дээ. Гэтэл Джон гимгүү гинэ. Наадах чи инээдтэй байх хэрэгтэй байсан уу? Өөрийнхөө жингч харж чадахгүй хэрнээ бусдыг шоолдог тарган ир. Түүний ардаас би өмгөөлөгчийг сонгосон. Энэ дээр та хоёр баг нууцаар баярлж ийсэн байлгүй дээ. Энэ залуу өөрийнхөө улсад тангараг өргөчөөд амьсгалах болгондоо худлаа ярьж мөнгө олдог. Гудамжинд байгаа алуурчин, дээрэмчдийг өмгөөлж баяжсан өмгөөлөгч. Бас дээрээс нь гаднаа үзэсгэлэнтэй хэрнээ дотроо хинээс ч заваан тэр эмэгтэй. Гудамжинд зогсоод мансууруулах бодис зардаг, хөдөлмөрлөж чаддаггүй залуу. Бас дээрээс нь тэр өвчин халдаадаг заваан биеийн үнэлэгчийг ч мартаж болохгүй. Одоо тэгээд энэ хүмүүсийг гимгүү хүмүүс гэд хэлэх гээд үзтээ. Бид нар гудамжны булан болгонд энэ муухай нүглүүдийг үлддэг хүмүүстэй хамт амьдарч байна. Одоо дараачийн хоёр нүгэл таны бодлыг өөрчилж нүдийг тань нээх болно. Мөрдөгч Милс, бэлэн байгаарай. За тэгээд Джон хэрэг болсон тал газарт бид нарыг авчрах бөгөөд тэнд эвдэрсэн машин болон үхсэн нэг нохоол байдаг. Тэгээд Джон манай хоёр мөрдөгчд хүн алсан байршлаа зааж өгөх гээд нэг газар руу алхаж байтал уулын ингээс нэгэн машин маш эрчтэй бууж ирэхийг бүгдээрээ хардаг. Милс Джоныг харж үлдээд Сомерсет харин машиныг наанан тосч уулзах гээд гүйдэг. Гэтэл тэр машины эзэн нь намайг битгий буудаарай. Юу болоод байгааг мэдэхгүй байна л да. Гэхдээ энэ газар яг 7 цаг гэхэд энэ илгээмжийг авчираад өгөөрэй гэд надад 2 сая төгрөг өгсөн. Гэт хайрцаг гаргаж ирээд өгдөг. Сомерсет харин тэр хайрцгийг нээх үү яах уу гэж бодож эргэлзэж байсан. За би нээлээ шүү гэд онгойлгож эхэлдэг. Гэтэл Джон, Милс, би чамайг биширч байна гэж утсаар ярихдаа үннээсээ хэлсэн шүү. Сомерсет хайрцгийг нээснэ. Агарын хүчин энээс хол огараа. Алуурчин нөхцөл байдлыг гартаа авчлаа. Милс, чи бууга тавиарай. Милс. Наан чиг ямар новшин болоод байгаа юм бэ? Гэтэл Джон. За эхэллээ дээ. Би чам шиг амьдарсан ч болоосаа гэж бодож байна. Амаатат мөрдөгчөө. Би та болон таны эхнэрийг үнэхээр биширсэн. Милс. Юу гинэ? Чи сая юу гэсэн бэ? Трейси. Би өнөө өглөө танай гэрт очсон. Чамайг явсны дараа би нөхрийн дүр тоглохыг хүссэн. Би энгийн эр хүний амьдралаар амьдрахыг хүссэн. Гэхдээ бодсон шиг болоогүй. Тэгээд би нэг жижиг сүвнээр авчихсан. Танай эхнэрийн үзэсгэлэнтэй толгойг. Милс. Энэ ямар новшоо яриад байгаа юм бэ? Бууга тавьчихсан Милс. Хайрцаг нь ямар новшин байсан юм бэ? Би чиний амьдралд атаархсан. Хараад байх нэ, атаархал миний нүгэл болж таарлаа. Хайрцаг нь юу байсан юм бэ? Би чамд хэлээ үсттэй. Худалч чи худлаа ярьж байна. Чиний сонссон зөвөө Милс. Уур хилэнгээ гарга. Уур хилэнгийн нүгэл бол. Манай эхнэр зүгээр гэж хэлээчтэй Сомерсет. Джон, тэр надаас ам гуйж байсан мөрдөгчөө. Гидсэнд нь байсан хүүхэдтэй хамт. Аматад. Чи мэдэг байсан юм уу? David, if you kill him, he will win. Oh, God! Oh, God! Oh!
Сомерсет Эрнест Хеминг хэлэхдээ дэлхий бол сайхан газар өгөөд түүний төлөө тэмцэхэд хүртэл үн цэнтэй гэж хэлсэн. Гэхдээ би сүүлийн хэсгийг нэлээд үзэж байна. За кино маань энэ хүрээд алуурчны ялалтаар төгсөж байна. Аавасаа та хэдээсээ надад нэг асуух асуулт байна. Хэрвээ Милсэд тохиолдсон шиг яг энэ үйл явдал та хэдэд тохиолдсон бол яах вэ? Та нарын хамгийн хайртай хүнийтэй толгойг илгээмжээр илгээгээд хэргийн эзэн нь урд талд тань. Тэгээд таны гарт буу байвал та буудах уу? Хариултаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хүндэтгсэн Чингүн.